Өглөө минь төргий бүх монголчуудаа өглөө хөтөлбөрт хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Энэ удаагийн хууль зүйн зөвлөгөө мэдээлэл болонгаараа газрын эрх зүйн харилцаа тэр дундаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгөхөөр бэлтгэсэн байгаа болно. Газар бол улсын үндэс. Тэр ч утгаараа Монгол Улсын үндсэн хуулинд Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түншлэн газрын хэвлэл, ой, усны нөөц, ан амьтан бол төрийн нийтийн өмч мөн гэж хуульчилсан байдаг. За иргэдийн тухайд ч бол одоо газар бол мэдээж нэн чухал асуудлын нэг мөн үгүй л мөн. Тийм учраас өнөөдөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх харилцааг Монгол Улсын хууль тогтоомжоор хэрхэн хуульчилсан байдаг талаар та бүхэндээ мэдээлэл өгье гэж бэлтгэсэн. Монгол Улсын хууль тогтоомжинд газрын тухай хуулинд газар эзэмших, газар өмчлөх, газар ашиглах гэдэг ойлголт байгаа. За энэ утгад бол Монгол Улсын иргэнд газар өмчлөх энэ харилцааг та холбоотой эрх зүйн мэдээллийг өгнө. За Монгол Улсад газрын эрх зүйн харилцааг зохицуулсан дараах хууль тогтоомжууд байдаг. За нэгдүгээр нь газрын тухай хууль тогтоомж, за кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хууль, за иргэний хууль. Зэрэг хууль тогтоомжуудаар газрын эрх зүйн харилцааг зохицуулдаг. За Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуульд Монгол Улсын иргэнд гэр бүлийн эрхтний зориулалтаар болон аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлдэг. За гэр бүлийн эрхтний зориулалтаар нэг удаа бол үнэгүй өмчлүүлдэг. За аж ахуйн зориулалтаар бол дууд худалдааны зарчмаар газрыг өмчлүүлдэг ийм хуультай. Газрыг өмчлүүлэхдээ 0-оос дээш Монгол Улсын бүх насны иргэнд газрыг өмчлүүлдэг бол гадаадын иргэн болон хараалгүй хүнд Монгол Улсын газар нутгийг өмчлүүлдэг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж зааснаар нийслэлт бол 0.7 га газар буюу 700 м2 газрыг нийслэлт Монгол Улсын иргэнд өмчлүүлж байгаа бол за аймгийн төвд 0.35 хүртэлх га, за сумын төвд 0.5 га буюу 5000 м2 хүртэлх газрыг үнэлгөө нэг удаа өмчлүүлдэг. Ийм зохицуулалттай. Иргэн та газар өмчлөж авах хүсэлтэд хаана гарах вэ гэвэл нэгдүгээрт хараа дүүргийн хаан, өөрийн нутаг дэвсгэрийн хаан, сум дүүргийн засаг даргатаа газар өмчлөж авах хүсэлтэд гаргана. За газар өмчлөж авах хүсэлттэй бол та газрын тойм зургаа авсрах ёстой. Мөн иргэний үнэлгийн гуулбараа авсрах ёстой. За оршин суугаа засаг даргийнхаа тодорхойлтыг мөн авсрах ёстой. 0-оос 18 насны хүүхэд газар өмчлөж авахар болвол тухайн эцэг хасран хамгаалагчийн нь иргэний үнэлгийн гуулбарыг тухайн өргөдөлд хавсраж өгдөг байгаа. Мөн цахимаар газар өмчлөж авах хүсэлтэд илэрхийлдэг болсон байгаамаа. Газар өмчлүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар өмчлөж авах хүсэлтэд гаргадаг. За харьцангуй нэг үе бодох юм бол Монгол улсын тухайд гэх юм бол газар өмчлөж авахтай холбоотой, газрын харилцаатай холбоотой, газар өмчлөж авахд юу шаардлагатай зэрэг асуудлыг тодруулахад захин мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд нээлттэй ил дод болсон байгаа. Тийм учраас хамгийн гол миний хэлэх гээд байгаа юм бол энэ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хугацаанд 2028 оны 5 сарын 1-ний дотор байгаа. Тийм учраас та энэ хуулийн үйлчлэлийн хугацаанд газар өмчлөж авах хүсэлтэд гаргах ёстой. За энэ хуулийн хугацаанд хүсэлтэд гаргаагүй тохиолдолд та Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх энэ өөрт олгодох эрхээ эдэлж чадахгүй байна. Тийм учраас иргэн танд зөвлөхөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн энэ хуулийн үйлчлэх хугацаанд хараа дүүргийнхаа засаг дарга төсөлтөд гаргаад газар өмчлөж авах бүрэн боломжтой шүү. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Оновчтой шийдэл бодит үр дүн өмгөөллийн UB адвокат суулийн барим байлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.